8:11. Эрхэм сонсогчдоо энэ удаагийн нэвтрүүлгээр засгийн газрын ээлж туралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах болно. Монгол ирсэн жуулчдад татварын буцаан олгох зохицуултыг хуулийн шинжилсэн найруулгад тусгажээ. Аялал жуулчлалын тухай хуулийн анхдагч хуулийн төслийг хууль зүйн дотоод хэргийн яамнаас боловсруулж байна. Энэ хуулийн төслийн үзэл баримтлалыг өчигдрийн засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм. Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аялын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэт ангилалд хуваажээ. Мөн Монголд ирсэн жуулчдад татварын буцаан олголт олгодог зохицуултыг энэ шинжилсэн найруулгад тусгасан байна. Монгол улс хамгийн олон орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно. Ингийн тулд жуулчдад визийн хөнгөлөлт илүүлэхээр зорж байгааг хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбатар онцоллоо. За аялал жуулчлалын тухай хуулийн гол үндсэн концепц нь Монгол улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ? Хоёрдугаарт аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд саад учруулж байгаа гол хүчин зүйлүүдийг яаж өөрчлөх үү гэдэгт одоо гол чиглэлээ хандуулж байгаа. Монгол улсад ирэх аялал жуулчлал бол хамгийн хямд тэр аялал жуулчлалын салбар байх ёстой. Жуулчлалаар ирсэн жуулчдад үзүүлдэг соёлын болон бусад одоо бүтээгдэхүүнүүдийн нэр төрлийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ? Монголын онцлогийг шингээсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг бий болгоход төр засгийн дэмжлэгийг яаж үзүүлэх вэ гэдэг дээр төлхөө анхаарч байгаа. Энэ хуулийн төсөл дээр. За энэ ялангуяа аялал жуулчлалын дээр дурдсан байгууллагууд нь Монголын иргэдийн одоо өмчлөлттэй ийм компаниуд байх бас шаардлагуудыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын энэ бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа байгууллагууд маань дотоодын үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой гэдэг ийм шаардлагуудыг тавьж байгаа. За ер нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд манайд хоёр асуудал гол хүндрэлийг учруулж байгаа. Нэгдүгээрт нислэгийн давтамж, тийзний үн. За хоёрдугаарт Монгол улсад ирэх визийн нөхцөл хөнгөлтийн асуудал байгаа. Тэгэхээр энэ удаагийн аялал жуулчлалын тухай хуулиар энэ асуудлуудыг үндсэндээ давхар шийдий. Монгол улсад аялал жуулчлалын чиглэлээр нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхэд төрөөс агаарын тээврийн салбарт бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих бодлогын дэмжлэгүүдийг бас энэ хуулинд тусгаж өгөхөөр тусгасан. За хоёрдугаар зүйл бол визийн хөнгөлтийн асуудал байгаа. Энэ дээр бид нар эх 7 хоногт хууль зүйн дотоод хэргийн яам, гадаад хэргийн яам хамтраад Монгол улсад хамгийн олон улс орнуудыг визийн шаардлагаас хөнгөлж визгүй нэвтрүүлэх энэ орнуудын жагсаалтыг эх 7 хоногийн засгийн газрын хуралдаан дээр бас танилцуулгаар төлөвлөсөн гэдгийг хэлье. За аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамгийн гол бидний барих бодлого бол аймаг орон нутгууд аялал жуулчлалын салбарынхаа аяллаа маршрут, за цаашлаад үцгэлэнт газруудын аялал жуулчлалын отгуудын төлөвлөлт зэргийг орон нутагт эрх мэдлийн шилжүүлж өгөх замаар төлөвлөгөө тийм аялал жуулчлалын маршрутыг бий болгох боломжуудыг орон нутагт эрхийг нь өгөх замаар шийдвэрлэе гэдэг ийм чиглэлийг барьж байгаа. За дээр нь Монгол улсад ирсэн жуулчдад такс рефанд буюу татварын буцаа олголтыг өгдөг тогтолцоог нэвтрүүлэхээр энэ хуулийн төсөл тусгаж байгааг бас танилцуулсан. За эцэст нь бид нар аялал жуулчлалын олон тэр одоо зорилттой хөтөлбөрүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ энэ агнуурын зах зээлийн салбарыг илүү их нээлттэй болгоё. Янгир, аргал, угалц, за цаашлаад шонхор шувууны зөвшөөрлийн тогтолцоо бол өнгөрсөн жилүүдэд маш ийм хаалттай бөгөөд ямар байгууллагуудад ямар үн цэнээр олгож байгаа энэ төр нэм тодорхойгүй нээлттэй бус явж ирлээ. Тийм учраас аялал жуулчлалын хуулийг дагуулад агнуурын тухай хуулийг давхар хөндөй. Ингэхдээ тухайн ан амьтны популяц тоо өсөн нэмэгдэх байдал зэргийг нь харгалзаж жил бүр мэргэжлийн яамд нь агнуурынхаа тоо хэмжээ гаргая. Гаргасан тэр хэмжээгээр нь нээлттэй дуудлага худалдаагаар бүх төрлийн анги одоо зарж борлуулдаг. Түүнийг нь тур операторууд дуудлага худалдаанд оролцох замаар авч өөрсдийнхөө аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлдэг. Энэ зарчим руу явъя гэсэн. Аялал жуулчлалын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлтөд уялдуулан ан агнуурын тухай хуулийг хөндөж салбарын яамнаас гаргасан ан амьтан агнах тоонд үндэслэн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулж зарж борлуулдаг зах зээл рүү орно гэж хэллээ. Тендертэй хамгийн бага биш бодит хүн санал болгосон аж ахуй нэгжийг шалгаруулна. Тендерийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж улсын их хурлд өргөн барихад бэлэн боллоо. Сангийн яамнаас шинжилэн боловсруулсан энэ хуулийн төсөлд хэд хэдэн шин заалтууд багтсан байна.
Тендерт оролцогч компаниудын бүрдүүлдэг материалын 70 орчим хувь нь төрдөө өөрт нь бий. Өөрөөр хэлбэл нэг компани дунджаар 200 орчим хуудас материал бүрдүүлдгээс 180 нь төрийн байгууллагад бүртгэлтэй мэдээлэл. Эдгээрийг оролцогчдоос нэхэхгүй. Мөн орон нутгийн аж ахуй нэгжүүдэд давуу эрх олгох хамгийн бага үнийн санал бус бодит үн санал болгосныг шалгаруулах зэрэг хуулийн төсөлд туссан шинэлэг заалтуудын талаар сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлого хэлтсийн дарга Батцул танилцууллаа. За нэгдүгээр худалдаа авах ажиллагааны хүний оролцоог хэрхэн бууруулах вэ гэхээр ер нь 2019 оноос хойш Монгол улсын цахим шилжилтийг хийж байгаа. Энэний хүрээнд бол тендерт оролцож байгаа компаниудаас шаарддаг бараг 70 орчим материал нь төрд байдаг. Тэгэхээр дахиж тендер нэрээр хувийн компаниудаас тэр материалыг нь аваад сканердаад ямар нэгэн баталгаажуулалт илгээдэг байсныг нь болоод зөвхөн төрийн байгууллагаас авдаг бай. Тэгээд мэдээллийн үнэн зөв байдлыг нь хангах үүднээс төрийн байгууллагад өмнө хувийн байгууллага өөрийнхөө мэдээллийн үнэн зөв байдлын өмнө баталгаажуулалт өгдөг байна. За хоёр дахь нь болохоор түргэн шуурхай тендер шалгуулалтыг зохион байгуулах үүднээс нэг нь илгээдэг материал нь цөөхөн болцсон юм чинь худалдаа авах ажиллагааг зохион байгуулж байгаа үнэлгээний орооны гишүүд маань цөөн материалыг үнэлэх юм байна. Ийм учраас бид нэр тендер шалгуулалтыг үнэлж байгаа процессыг маш богино хугацаанд хийх боломжтой байна гэж харж байгаа. Одоо бол хуулиар ажлын 15 хоног болгон сая хаврын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулаад багасгасан байгаа. Энийг хадгалаад цаашдаа бол тендер шалгуулалт үндсэндээ ажлын 30 хоногт бүрэн зохион байгуулж дуусгах боломжтой байдлаар хуулийн төсөлд тусгасан байгаа. Гурав дахь танилцуулах зүйл маань юу гэхээр нээлттэй ил тод худалдаа авах ажиллагааг бий болгоно. Тендерт оролцсон этгээдүүд маань бүх компаниуд маань тухайн тендертийн бүх үе шатыг нь харах боломжийг нь хуулиар олгож байгаа. Одоо бол 19 онд орсон хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тендер шалгараагүй компани шалгарсан компанийн материалыг харж байгаа. За үүн дээр нь нэмээд үнэлгээний орооны хурлын тэмдэглэл шийдвэр захиалагч төгсөн зөвлөмжийг нь мөн тодорхой цаг хугацааны хүрээнд хардаг эрхийг нь бол хуулиар олгож байгаа. Нөгөө талдаа олон нийт юу харах вэ гэхээр худалдаа авах ажиллагааны төлөвлөлт тендер шалгаруулалт зохион байгуулж байгаа хэлбэр тэгээд тухайн тендер шалгуулалт орж байгаа компаниудын нэр тэгээд санал болгож байгаа үн мөн үр дүнгийг харж байгаа. За бидний одоо шинээр танилцуулж байгаа зүйл нь болохоор ер нь төрийн байгууллагууд өдөр тутам худалдаж авдаг нийтлэг ингээд төргөн илдэгдэх чанартай барааг нь цахим дэлгүүрт байршуулад цахим дэлгүүрээс төрийн байгууллагууд нэг үнээр нэг стандартын шаардлага хангасан бараануудыг нь авдаг тогтолцоолоо орё гэж байгаа. Нөгөө талд нь бас дотоодын аж ахуй нэгжүүдийг нь дэмжсэн одоогийн хуулийн зохицуултыг бүрэн авч явж байгаа. Дээрээс нь орон нутгт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн аж ахуй нэгжид бол давуу эрх олгохоор нь бас хуулийн төслөө заасан. Тэгээд цаашдаа бол дотоодод үйлдвэрлэсэн бараа бол импортын бараатай өрсөлдөхгүй зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараатайгаа өрсөлдөнө. Тэгээд чанарын шаардлага стандарт хангаж байгаа бол цахим дэлгүүрт байршаад цахим дэлгүүрээс төрийн байгууллага дотоодын бараануудыг хэрэглэх энэ орчныг бий болгож байгаа. Бид нар судалгаа хийхэд нэг компани тендерт оролцоод дунджаар 200 хуудас материал бэлдээд тэрээр анги сканертад явуулдаг байгаа. Тэгэхээр энэс үндсэндээ бараг 180 хуудас нь төрд байдаг мэдээлэл байна. Одоо шинэ компани хаана бүртгэлтэй хин гэдэг ажилтай авдий ямар тэнд баланстай юм те татварын өртөө мө нийгмийн татгалын өртөө мө шүүхийн шийдвэр дээр асуудалтай мө гэд бараг 180 хуудастай холбоотой материал нь төрийн мэдээлэлд байгаа юм. Тэгээд энэ олон хуудаснаас ямар нэгэн алдаа гарахаар тэрүүнтэй маргах үндэслэл бий болчиход. Тэгэхээр цаашдаа бол бид нэр төрд байгаа мэдээллийг аж ахуй нэгжээр дамжуулж аваад сканерд энэ харилцааг бүрэн халаад зөвхөн төрд байгаа мэдээлэл дээр үндэслэхээр нөгөө маргах олон юмнууд нь алга болчихно. Цаашдаа бол бид нэр зөвхөн санал болгож байгаа барааныхаа чанар стандарт тэгээд тэр нь одоо жинхэнэ бараа юм уу хөлөх бараа юм уу тэ чанартай юм уу арга гаргачлан технологи нь холбогдох хууль тогтоомж нийцэж байгаа эсэг асуудал дээр л үнэлгээ юм. Тендерийн хариуцлагатай холбоотой маргаан их гардаг. Хэрвээ тендер авсан чи ажлаа дутуу гүйцэтгэсэн зөрчил гарвал тухайн компани удирдлагуудын үүсгэн байгуулагчийн хамт хар жагсаалтанд бүртгэн. 2021 оны эцсээр эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл буюу хар жагсаалтад 46 аж ахуй нэгж оржээ. Сурагчдын дунд эрүүл хооллолт, эрүүл мэнд идэвхтэй хөдөлгөөний аян өрнүүлж байна. Боловсролын ерөнхий газрын дарга Нямочир боловсролын бүхэл шатлалын байгууллагуудад хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн боловсролын нөлөөллийн ажлын талаар засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Одоо түүний яриаг сонсъё. 2018-аас 19 оны хичээлийн жилээс эхлээд ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл заавал судлах агуулгаар орж ирсэн.
нийт 6 агуулгаар батлагдсны нэг агуулга нь хооллолт ба хөдөлгөөн гэсэн агуулга байдаг. За энэ агуулга бол нийт 6 агуулгынхаа 20-25% эзэлдэг. Жилдээ тухайн нэг ангид нэг 5-аас 6 цагийн хичээл судлагддаг. Тэгэхээр мэдээж танхимын хичээлээр хүүхдэд эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөний талаар сургалт үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн үүнд иргэд эцэг хасран хамгаалагч бүх нийтийн дэмжлэг оролцоо чухал. Ингэжээж бага нас өсвөр наснаасаа хүүхдүүд одоо эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөний талаар эерэг зөв ойлголтоо олж энэ нь цаашдын амьдралын хэвшил одоо хөгжил төлөвшөлтөнд нөлөөлөх юм а гэж. Өөрөөр хэлбэл бүх хүний эрүүл мэндийн суурь нь бол эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн юм а гэдэг агуулгаар бол одоо боловсролын салбарт ажиллаж байгаа. За тэгээд энэ хичээлийн жил эхлэмэгц. За бид хооллолт хөдөлгөөний агуулга бол 2 дахь бүлэг сэдэв байдаг. За энэтэй холбоотойгоор боловсролын салбарт за сургуулийн өмнөх боловсролын салбар, за ерөнхий боловсролын салбар, мэргэжлийн болон дээд боловсролын салбарт энэ хичээлийн сургалтын агуулгуудыг дэмжих нөлөөллийн ажил, хичээлийн аянуудыг бол зохион байгуулж тодорхой үр дүнд хүрснийг бас засгийн газрын бодлогод танилцуулсан. Зөвхөн одоо сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн түвшинд өглөөний цайны ач тус гэдэг энэ одоо нөлөөллийн ажлыг зохион байгуулсан. Магадгүй та бүхэн эцэг хасран хамгаалагч байх. Цэцэрлэгийн насны хүүхдтэй бол эсвэл бага насны дүүнертэй бол цэцэрлэгтээ явахдаа хүүхдүүд өглөөний цайгаа ууя гэж одоо ээж аав эцэг хасран хамгаалагчаас шаардж байгаа бол энэ аяны үр дүн гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бага анги цэцэрлэгт нийт 100 мянган гаруй хүүхдэд энэ шимт хичээлийн нөлөөллийн ажил хүрсэн ийм үр дүнтэй явж байна. За ерөнхий боловсролын сургуулийн дунд ангид эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн гэсэн нөлөөллийн ажил одоо хичээлийн аян бол үргэлжлээд явж байна. Тэгэхээр мэдээж хүн бол зөв хооллох ёстой, эрүүл хооллолттой байх ёстой. Үүнийгээ дасгал хөдөлгөөнөөр дамжуулж одоо бие организм маань шингээж эрүүл байж ёстой. Тэгэхээр энэ чиглэлийн одоо үйл ажиллагаа нь нийтдээ 500 гаруй мянган хүүхэд бас хамрагдсан ийм үр дүнтэй байна. За ихтэй сургууль, мэргэжлийн боловсролын оюутнуудын хувьд бол эрүүл хандлага, эрүүл оюутан гэсэн нөлөөллийн ажлыг эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагууд бол хамтраа зохион байгуулж байгаа. Үзлэг онцлогоондоо цагтаа хамруулах, архинаас татгалзах, тамхинаас татгалзах, өглөөний цай уух, дасгал хөдөлгөөн хийх мөрчлэн энэ эрүүл зөв хандлагууд бас оюутан залуучуудын нэлээдгүй тийм одоо нөлөөллийн ажил одоо тэр залуучуудыг чиглүүлэх ийм хэрэгцээ шаардлага байгаа юм байна гэдгийг бол бид нар олж харж за энэ чиглэлээр бол идэвхтэй одоо хилцүүлэх зохион байгуулалтууд бол өрнөж байна. За тэгэхээр энэ аян бол мэдээж зөвхөн нэг хичээлийн сургалтын агуулгын дагуу бүх байгууллагууд дэмжиж ажиллаад орхичих биш. Энэ бол бүх нийтэд хандлага төлөвшил болж тогтох хүртэл бүх одоо орон нутгийн захиргааны байгууллагууд мэргэжлийн яамд салбар бүр бодлоготой шингээж ажиллах хэрэгтэй юм а гэдэг энэ чиглэлээр зөвлөгөө заавар чиглүүлэх засгийн газрын хуралдаан дээр бол өгөгдлөө. Мөн оюутнуудыг эрүүл мэндийн үзлэг онцлогоонд хамруулж эхэллээ. Үзлэг онцлогоо дуусгаар үр дүнг нь танилцуулна гэж байна. Эдгээр нөлөөллийн аянуудын хүрээнд хүн цадатлан идэх ёстой юу? Шим тэжилтэй хоол идэх ёстой юу гэдгийг сургалтаар таниулж, сурагч оюутан залуусыг амьдралын зөв дадал хэвшилтэй болоход анхаарч байгааг хэлж байлаа. Сар дахлаас урдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эдийн засаг төзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар шадар сайд Амар сайхан танилцуулсан. Энэ үеэр ерөнхий сайд сар дахлын эсрэг хуулийг сунгахгүй байх шийдвэр гаргасан байна. Хуулийн хугацаа энэ оны 12 дугаар сард дуусгуулна. Боловсролын зарим байгууллагад суралцагчдын хоолны зардлыг нэмэх боломжийг судална. Дотор байранд амьдарч байгаа суралцагч 3,000 төгрөгийн зардлаар өдрийн 3 удаа цай хоол иддэг. 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд 1,300 төгрөгөөр нэмэгдүүлэн 4,300 төгрөг болгох боломж байгааг салбарын яам мэдээлж байна. 2022-оос 2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 523 дотор байранд 6-аас 18 насны 33,000 гаруй хүүхэд амьдарч байгаа. Эх оны төсөвт багтаан дотор байрны ахлагангийн сурагчдын хоолны зардлыг 825 төгрөгөөр нэмэгдүүлж 4,300, дунд болон бага ангийн хүүхдийн хоолны зардлыг 525 төгрөгөөр нэмэгдүүлж 4,000 төгрөг болгох боломжтой гэж үзэж байна. Танилцуулгатай холбогдуулан боловсролын зарим байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг шийдэх боломжийг сангийн яамтай хамтран судалж, цаашид үе шаттай төсөвт тусган саналаа танилцуулахыг боловсрол шинжилгээ ухааны сайд Инх хамглан сангийн сайд Жавхлан нарт үүрэг болголоо.
Энэ удаагийн нэвтрүүлгээрээ засгийн газрын ээлжид хуралдаанаас гаргасан шийдвэрээс дуулгалаа. Бэлтгэсэн редактор Отхон Эрдэнэ, найруулагч Жамбал Дорж, нэвтрүүлэгч Баясгалан Анхуулт.